Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Төрөчийн 7 хоногоор хэдүүлээ өөрийнхөө өрмөс чанарыг таниад түүгээрээ дамжуулж одоо зөв хоол хүнсээ сонгох одоо тэр аргачлалыг сурахын тулд одоо өөрийнхөө өрмөс чанарыг таньж жоохон ч гэсэн мэдээ сурсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр за одоо та нар маань өрмөс чанараа мэдээд авчлаа те би хий шарынхан хийн юм уу шарынхан бадганыхан юм уу гэдгийг ингээд нэг жоохон ч гэсэн ингээд нэг төсөөлтөй болцсон. Хоёрдугаар нь нэг өөрийнхөө нэг хотоодны шингээлтийн хүч ямар байгаагаа бас шинж тэмдгээрээ бас жоохон ч гэсэн мэдэж төсөөлтөй болсон байх гэж бодож байна. Одоо болохоор яах вэ гэхлээр за хэрвээ та өнөөдөр өөрийгөө ингээд мэдсэн байгаа бол ямар хүнсийг бид нэр хэрэглэх ёстой юм те. Ер нь хүнсээ яаж сонгуул зүгээр тэр талаар хэдүүлээ ярилцъя. За тэгэхээр хүнс гэдэг одоо зүйл болохоор туйлын муу, туйлын сайн гэж байдаггүй уламжлал аваханд. Хүнсийг мөн чанарын таньж өөртөө тохируулж хэрэглэх гэдэг ухаан байдаг байхгүй юу? Тэгэхээр нүг бид нар яадаг вэ гэхээр энэ сайн гэж бүр тойширдаг те. Одоо ерөөсөө тэр сайн гинлээ, энэ сайн гинлээ гэнэт бүгдээрээ идэж уугаал хэрэглээд зарим нь ингээ хямарцсан ч явж идэг, заримд нь зогцсон ч явж идэг. Гэхдээ ер нь бол бас аливаа өвчний боёо бас ямар нэгэн хорт хавдрын бас нэлээд томоохон одоо тэр ховийг одоо өөр дээрээ туршилт хийдэг энэ хүмүүсийн буруу зүйл маань айгуу том ховийг эзлээ яваад идэг. Тэгэхээр өөр дээрээ туршилт хийхэ болоо тэр энэ сайн гэдэг болгоныг хэрэглээд байж болохгүй. Яагаад гэхээр танд таардаг юм төрөнд ч гэсэн бийс танд таардаг юм надад таарахгүй, надад таардаг юм танд таарахгүй. Яагаад гэвэл бид нар бүгдээрээ өөр ахгүй юу? Хүн болгон өөрийн гэсэн өрмөц чанартай, өөрийн гэсэн онцлогтой төрдөг учраас өөр. Тийм болохоор айл болох өөртөө тааруулж аливаа хүнсийг тохируулж идэх ёстой. Хүнс алга маань өөрийн гэсэн амттай, чадaltaй, хүчтэй, эрдэмтэй байдаг байханаа тэгээд бас энэ маань одоо халуун хүйтэнгээд хоёр мөн чанарт хураагддаг. Яагаад тэгэхээр халуун хүйтнэр нь ядаж ялгаа сурчих юм бол хүн өөрийнхөө одоо хэрэгтэй өөрийн биед тохирох тэр хүнсийг хэрэглээ сурчнаа л гэсэн үг. За тэгэхээр халуун хүйтэн мөн чанарыг яаж таних вэ гэхлээр би та бүхэндээ жишээ хэлээ явчаа. Бидний өвөө эмээнэр ярьдаг байсан шүү дээ. Халуун цустай малын мах гэл те халуун хошуутай малын мах гэл ярьдаг байсан шүү дээ. Тэр нь юу хэлээд байна гэхээр бид хэд айл хэдийний одоо тэр хүнсний мөн чанарын ойлголттой байсан л гэсэн үг. Халуун мөн чанартай одоо хүнсд маань юу ордог вэ гэхээр малын махнаас гэх юм бол адгуу, хонь, сарлаг тэгээд мөн загасны мах маань одоо халуун бүлээн чанартай гэж яддаг байгаа. За мөн хурц амттай бүх хүнс маань халуун мөн чанартай байдаг шүү. Хурц амт гэдэг нь жишээлбэл саримсны амтыг хэлээд байгаа, сонгины амтныг хэлээд байгаа, хүмүүлний амтыг хэлээд байгаа. За тэгээд халяар гих мэтчлээ одоо тийм хурц амттай зүйл маань халуун мөн чанартай иждэг. Даршилсан, давсалсан. За тэгээд нэг кимчиг одоостай маш их хэрэгжилж байгаа штэ монголчууд. Тэгэхээр болохгүй ингэж хэрэглээд тах бол хеликобактер гэдэг зүйлийг чинь үсгээд хеликобактер одоо ихсээд ингээд хотоодыг хямруулах хамгийн том одоо шалтгаан нөхцөл болж идэг. Тийм болохоор айл олох одоо тийм сэрэм одоо тийм чанарын хоол хүнсийг хотоодны одоо хүч ихтэй хүмүүс маань хэрэглэх нэ. За хотоодны шингээлтийн хүч багтаа хүмүүс маань болохоор тэр хүйтэн сэрэм хоол хүнсийг хэрэглэх байх нь шүү дээ тий. Нөгөө хүйтэн ногоо, жимс, за нөгөө нэг сэрэм чанартай малын мах, за тэгээд тонсон хоол, хүйтэн хоол, түүхий хоол буюу одоо тэр түүхий суши энэ төр ордон шүү дээ. Түүхий суши, түүхий мах иддэг хүмүүс байдаг. За дээрэс нь нөгөө түүхий салаад иддэг ш ногооны нөгөө түүхий салаад тэр бол хотоодны шингээлтийн хүч багтаа хүмүүс маань ерөөсө огт идэж болохгүй. Хүмүүс нөгөө нэг зөв хоолж байна. Би одоо аягүй зөв хоолдгоо гэд ингээд нөх хүүтэн түүхий салаад идэдэг. Энэ болохоор хэрвээ та хотоодны шингээлтийн хүч багтаагаа бол огт болохгүй шүү. Энийг анхаараарай. За тэгээд хотоодны тэнцвэргүй хүмүүс маань болохоор ерөнхийдөө хонсон хоол, за хурц амтлагчтай зүйл. За тэгээд хотоодонд шингэхгүй одоо тэр хоол ундыг буюу тэр бас л тэр хүүтэн түүхий хоол хүнс
бас ороод ирж байгаамаа. Тэгэхээр энийг ер нь идэх хэрэггүй. Тэгэхээр бид нар одоо өдөр тутамдаа яах нь дандаа л буруу хоол хүнс хэрэгэлдэг байгаа. За одоо эднээсийг нэрлээд хахаар бид нэр солонгос хоол маш ихээр хэрэгэлдэг. За тэгээд одоо Япон хоол сүүлийн идэх хэрэгэлдэг болсон. За гэрте хоол эцэн ч гэсэн маш их амтлагч энэ төр хийж идэж байгаа. Тэгэхээр тэгж идэхгүй байх нь штэ. Аль болох хоолыг сайхан жигнээд тэгээд идэх ёстой. За тэгээд жигнээд боловсруулж халуун бүлээнээр нь идэх ёстой. Тэгэхээр одоо та бүхэн маань ямар хоол идэх болох вэ гэж би дахиад одоо зөвлөгөө өгье. За жишээлбэл хотоодны шингээлтийн хүч ихтэй хүмүүс маань болохоор сайхан болооны ясны шүлийг буцалгаад энэ дээрээ одоо буурцгнууд те янз янзын буурцнуудыг сайхан дэвтэйгээд идэж болно. Мөн өхрийн махыг сайхан жигнээд бас шүл маягаар идэж болно. Жигнсэн ногоонуудыг те одоо хөрөн манжин маш сайхан тохирдог байгаа. За байцаа, лууван гэсэн хүнснүүд хотоодны шингээлтийн хүч ихтэй хүмүүст маш сайхан тохирдог байгаа. Тэгэхээр энэ хоолнуудыг сонгож хэрэглэл маш зүгээр байдаг. За хотоодны шингээлтийн хүч багтаа хүмүүс маань болохоор бас болооны ясны шүл чихэрлэг төмөс хоны мах болол сайхан тохирдог байгаа. Энэ бол хотоодны галын элчийг нэмэж хотоодны шингээлтийн хүчийг нэмэгдүүлдэг тийм сайн талтайгаа. Тэгэхээр энэ хүнснүүдийг хэрэглэх юм бол маш тохиромжтой. Хотоодны хоо шингэдэг хүмүүс маань анхаараарай, хизээч түүхийн хоол хүнс битгий хэрэглэр бүх хоол хүнсийг болгоож, жигнэж, халуун бүлээнээр нь идэж уугаараа, цайгаа халуун бүлээнээр нь уугаараа, тэ. За тэгээд уух усаа сайхан ширгээгээд халуун бүлээнээр нь ууж агаараа. Гэх мэтчлэн та бүхэндээ дараагийн влогоор би нэг бүрчлэн та бүхэндээ одоо зааж өгнө. Би одоо ингээд техник эдэн влогоор дандаа ингээд товч ойлголтуудыг, ерөнхий ойлголтуудыг та бүхэндээ өгж байгаа шүү. Энийг сайн ойлгоорой. За тэгээд хотоодны шингээлтийн хичгтэй хүмүүсийнхаа газ дуусгатгая. Тэгэхээр нөгөө нэг та нар минь одоо түүхэн хоол идэж болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр дандаа сайхан булууны ясны шүлэн дээр бас өөртөө таарсан буурцаг. Ялангуяа хотоодны шингээлтийн хүч багтаа хүмүүс цагаан буурцаг маш сайхан тохирдог байгаа. Цагаан манжин маш сайхан тохирдог байгаа. Чихэрлэг төмөс гих зэрэг одоо хүнс залуу бас тохирно. Зэрэг хүнснүүдийг хоолндоо түлхүү хэрэглээрэ. Махнаас гэвэл хоньны мах, өхрийн мах, сарлагын мах бас тохирно. Та бүхэнд маань тэрийг бас сонгож бас хэрэглээрэ. За тэгээд хотоодны тэнцвэргүй хүмүүс маань болохоор ерөнхийдөө айл болох бас мөн ялгаагүй түүхийн хоол хүнс, хурц амттай хоол хүнс ерөөсө битгий огт хэрэглээрэ. Айл болох бас хоолоо жигнэж боловсруулж шүл маягаар идэж овол бас сайхан тохирноо. За тэгээд өнөөдрийнхаа зөвлөгөөг үүгээр дуусгая. Та бүхэн дараагийнхаа влогоор бүр дэлгэрэнгүйгээр одоо зэгцтэй дахиад ингээд дэс дараатаагаар та бүхэндээ влог хүргэе. За тэгээд та бүхэндээ анхаарлаа хандуулсан маш баярлалаа. Таалагдсан бол лайк дарахаа мартаа. Манай хуудсыг дагаарай. За баяр таа.